Хүнсгүдэ аж ахуйн хөнгөлөлтийн яамыг Дарханаас Улаанбаатар руу дахин нүүлгэж байгаа талаарх мэдээлэл гарсан. За тэгвэл яам нүүгээгүй. Харин жижиг дунд үйлдвэрийн газрын ажилчдын 50% нүүсэн байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газар Улаанбаатар хоттой байрлахын зүйтэй гэж газрын дарга нь үзлээ. Тэгэхээр төр өөрөө иргэдтэй, аж ахуйн нэгжүүдтэй ойрхон ажиллах хэрэгтэй, одоо хүндрэлж хэрэглэгүй байх хэрэгтэй гэж ярьдаг бид нар, тийм ээ. Тэгэхээр хаана байх нь Улаанбаатар хотод одоо бид нар ажиллахаас өөр аргагүй. За хэдийгээр их хурал засгийн газрын тогтоол гарсан бид нар биелүүлэхийг хичээж байгаа. Гэхдээ бид нар бүгд одоо нүүнэ гэж төлөвлөд явсан боловч Улаанбаатар хотод манай одоо жижиг дунд үйлдвэрийн агентлагийн тодорхой хэсэг нь ажиллахаас өөр аргагүй. Өнөөдөр ч ажиллаж байна, шийдвэр гаргахад ч ажиллаж ирсэн. Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ямар одоо хэсэг ирж байгаа гэсэн үг. За ирээгүй. Ер нь бол шийдвэр гарснаас хойш манай агентлаг 46 оронтойтой нэг тал нь дарханд ажиллаж байна. Өнөөдөр ч ажиллаж байгаа. Тэр хүмүүс тэндээ ажиллаж байгаа. Ирээгүй. Улаанбаатарт ажиллаж байгаа хэсэг маань бас ажиллаж байгаа. Эндээ л ажиллаж байгаа. Дархан нүүхтэй холбоотой бол нэг тодорхой хүмүүсийн одоо орон байрны асуудал бол бас төр зэсгээс шийдсэн. Нэг 10 орчим хүний асуудлыг бол шийдсэн. Гэхдээ тэр тодорхой хэсгийг нь за тэр хүмүүс маань бол одоо бүгд дарханд ажиллаж байгаа. Хошиж одоо дархандаа ингээд ажиллаад явхаар байгаа. За ер нь бол хүндрэлтэй асуудлууд байгаа. Одоо бид нар өнөөдөр ингээд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэхэд 1300-400 зээлдэгчтэй. Оны эцэс болдог бүх одоо зээлдэгчтэйгээ гэрээнийхээ нөгөө дүгнсэн актаа хийгээд жилийн эцсээр тооцоо нийлэх хэрэгтэй. Одоо таны үлдэгдэл хэд байгаа, эх жил хэдийг төлөх юм гэдэг жил болгоно ингэж заавал тооцоо нийлдэг хуулиараа. Энийг хийх гэхээр 1400-500 хүнийг бид нар тарханд очиж хэлж чадахгүй. Сангаас бид нар мэднэ. Баахан хүмүүс зээл авсан энэ төр гэл яригддаг. Энэ асуудал бүгд одоо жигдэрсэн. Өнөөдөр сүүлийн одоо 3-4 жилийн авилгатай тэмцэх газрын төрийн байгууллагуудын үнэлгээгээр жижиг дунд үйлдвэрийн газар тогтмол одоо үйл ажиллагаа нийлт тод нээлттэй шудраг болсон байна гэд 1-2 дугаар байранд ороо явж байгаа.